За сайн байцгаана уу. За энэ удаагийнхаа хичээлээр би та нартай зузаан утсаар урт энгийн нэгэлттэй оролтыг яаж нэхэх вэ? Заавар оруулъя. За энэ оролт маань болохоор урт нь цацагны хэмжээ нь ороогүй. Урт нь 160. За би охиндоо зориулж нэгж байгаа. Охин маань 140 санж. За тэгээд энэ оролт нь 160. Хүзүүгээ нэг орооход бүслэгийн хавьд 2 үзүүр нь ирж байгаа. За цацгаа оруулах юм бол цацагтайгаа нийлээд зөндөө урт болно. За ямар зүйл хэрэгэлсэн бэ энэ оролтонд? За утас нь болохоор 100 м-тэй 100 г. За зүүн нь болохоор 8 мм. За хэдэн ширхэг ус орсон бэ гэхлээр 2 ширхэг хагас орсон. За охин маань өөрөө зүүж үзээд энэ урт нь болсон гэд яг би ингээд уртынхны хэмжээг гүйцээгээд хаалтаа хийхэд яг бэлэн болсон байна. За метр хайж тэгээд зүү ийм зүүх хэрэгтэй. За би та нартай энэ оролтыг нэхэхэд хэрвээ нарийнхаа утсаар нэгж байгаа бол мэдээж олон гогцоо авна. За яг энэ оролтон дээр миний энэ номерын зүү яг энэ 100 г-тай 100 м-тэй утсыг ашиглаж яг энэ оролтыг хэрвээ нэхий гэх юм бол 29 гогцоо авна. За гогцоо авахаа зааж өгье. За бүдүүн зүгээрээ бол утсаараа нэг зүгээрээ гогцоогоо авч эхэлнэ. Ингээд 29. За хэрвээ нарийн зүгээр олон гогцоогоор нэхье гэх юм бол давхарлаад 2 зүгээ давхарлаад гогцоогоо авнаа. За энэ та нартай богино хэмжээний заавар оруулж байгаа учраас би яг гогцоогоо бол тооцоолж нэхгүйгээр хэдэн гогцоо аваад ингээд нэхнэ. За ямар ч байсан сондгоо гогцоо авна. 3 4 5 6 7 8 9 10 11. За энийг 29 гогцоо гэж үзээд бүгдээрээ эхлэе. За бүдүүн утас бүдүүн зүгээ сонгоод нэгж байгаа тохиолдолд за 29 гогцоогоо авчлаа. За эхний гогцоогоо зөвхөн энд ингэж нэхэж эхэлнэ. За дараа нь ингээл нэмэх хасах нэмэх хасах нэмэх хасах нэмэх хасах нэмэх. За энийгээс төгсгөлийн гогцоог араас нь ингэж нэхнэ. За 2 дугаар эгнэн дээр энийгээ гогдож аваад ингээд цаашид дуустал хамгийн эхний эхлэлийн гогцоог дандаа гогдож авна. За ингээд 160 санж би бол нэгсэн. За ингээд нэхээ явна. За ингээл нэмэх хасах гогдож авлаа. Тэгэл дараагийн эгнэн дээр нэмэхээр хасахаар нэхэд өөрсдөө уртаа сонгоод тэгээд хаалтаа хийнэ. Төгсгөлийнхийг хасахаар. За ингээд оролт маань эхэлсэн гэсэн үг. За ингэж нэхэж явсаар агаад 160 санж нэгсэн байна. За энэ оролт маань сунаагүй үедээ өргөн нь хэдэн санжийн? Өргөн нь 18. За энэ сунах юм бол бүр ингээд ийм өргөн болно. За ингээд
Энэ утас маань 2 ширхэг хагас орсон. За том үнд бол энэ 3 бүтнээр нь нэгчгэн. За энэ явцад оролтоо ингээ нэхээ явж ятал утас маань залгаа орж ирнэ. За залгаагаа би нэхэхдээ ингээд үлдээсэн байна. За одоо энэ утсаа нууж өгье. Утсаа нууж өгөхдөө нэгийн дээш нь нэгийг ингээд дээш нь доош нь ингээд шингээгээд өгчнө. Энэ нэхмэл рүүгээ оруулаад тэгээ зүгээ ашиглаад ингээд за ингээд доош нь шингээжлээ. Одоо дээш нь шингээнэ. Энэ нэхмлээ харж агаад зүгийн нэг чиглэлд одоо энэ гогдож ирж байгаа маань ингээд энэ нэхмлийнхээ ингэсэн чиглэлийн дагуулж ингэж ороож өгнө. За хэрвээ энэ талаар нь ороох юм бол ийш нь ингэж эргүүлж ороож өгнө. За ингээд залгаа нэг ингэж гарч ирнэ. За энд бас дахиад нэг залгаа байгаа. За энэ залгаа нь энд байж гэн. За энийгээ би болохоор 2 утсаа хооронд нь ингээд зангилаагүй байгаа. За хэрвээ зангилах юм бол нэг л зангилна. Ингээл болоо. За тэгээд саяных шигээ за ийш нь оруулж. Саяных шигээ ингээд ороогод өгнө энэ нэхмлээ. Нэмэх гогцооныхоо нэг талаар нь ингээд явуулчих. Ингээд мэддэхгүй. За энэ уцаа дуустал нь ингээд ороочи. За энийгээ бас ийш нь ороогод туцаа ночи. Энийг болохоор ингэж ороох нь байна. Тэгэхээр энэ тал руу н оровол гарын дараа эвтэх. Ийш нь гаранд эвтэх. Ингээ ороочи. За ингээ харагдахгүй. Ингээ мэддэхгүй. За одоо хаалтаа хийнэ. За хаалтаа хийхэд 2-2-оор нэг болгоо явчихна. Тэгээ зүгээ ашигласан ч болно, ашиглахгүй байсан ч болно. За хэрвээ утсаа дуустал нь 3 утсаа ашиглаж оролтоо дуусгая гэх юм бол хэр зэрэг урт утас авч үлдвэ гэхлээр энэ оролтныхоо одоо өргөнийг 6 дахин одоо урт утас авч үлдэнэ.
Өргөн нь сая 10 хэдэн санж байсан. За ингээд за одоо хаачлаад за одоо бас энийг нууж өгнө. За энийг нуухтаа оролтныхоо өргөнөөр шингээгээд өгчин буцаагаад ингээд эхлэлийнхээ утсыг бас ингэж шингээгээд өгчихнэ. Чинь. За одоо утсаа хэрвээ гүйцэд одоо дуустал нь оролтоо нэхээ гэх юм бол үлдэгдэл утсаа ингээл 1 2 3 4 5 6 гэл ийм утас үлдээгээл энийг хүртэл нь утсаа оролтоо нэгчихнэ гэсэн үг. Тэгээд ийм утас авч үлдээл хаалтаа хийхэд яг таарна. За одоо бид нарт цацаг хэрэгтэй. За цацаг маань болохоор би үлдэгдэл одоо ийм утас байсан энэ хоёрыг ашиглаж байгаа. Нэг нь саатай, нэг нь ийм. За энэ хоёрыг давхарлаад за энэ маань цацаг маань хэдэн санж вэ гэхлээр 33-аас 34 санж. За ингээд энэ утсаа би нэг ингэж хэмжээд за энийг ингээд давхарлаж өгсөн байгаа. За ингээд давхарлаад хаачлаад за энэ давхарласныгаа бас энд нь ингэж ажиллаад за ингээд урт нь ийм 14 ширхэг орсон байгаа. За тэгээд энийг ингээд бэлдээ тавьдсан би байж гин. Чи ингээд бэлдээ тавьдсан байж гин. За тэгээ хамгийн эхний энэ хэмжиж авсныгаа урдаа тавьж байгаа л бусдыг нь ингээ хэмжинэ. Тэгэх юм бол хэмжээ алдахгүй. За одоо энэ бэлтэн цацагнуудаа яаж хийх вэ? Оролтондоо гэхлээр за энэ дандаа нөгөө нэг нэмэх гогцоонууд харагдаж байна уу ингээд нэмэх гогцоонууд эднэр лугаа оруулаад ингээл энэ чи энд оруулна. За ийшээ яг нөгөө хаалтны дөнгөд дээр зүгөө оруулаад за одоо нэгээ оруулаад татаж гаргаж ирнэ. Цацаг хийх хар утсаа. За ингээ энэ оролтонд би юм нэхэд үлдсэн утсаа ашигласан байгаа. Ингээд татаад ирнэ. За дахиад харуулъя. Энийхээ голыг олж агаад за энэ нэмэх рүү одоо хийн. Энэ нэмэх гогцоо руу жоохон энд хийсэн одоо энд хийх нь байна. Яг нөгөө дараагийнх нь нэмэх рүү. За татаж гаргаж ирлээ. Эрлэн рүүгээ орууллаа ингээд татчихлаа. Харагдаж байна вэ маань? За бэлдсэн утсаа голоор нь яг
ингэж барьлаа. За дараагийн нэмэх гогцороо хийлээ. Татлаа. Ингээд чанга татаад өгнө. За ингээд дуустал хий. За ингээд бүх цацгаа хийгээд дууслаа. За одоо тэгшлэн оролтойгоо ингээд тэгшилж агаад илүү гарсан юунуудаа ингээд авчна. Нарийн бол хийсний хэрэггүй бах ингээл ярдаагаад байгаа илүү эсхийг нь л авчна гэсэн үг. За ингээд цасгны маань урт болохоор 14 санж болж байна. За жирэтл хайчлан гэх юм бол ингээ гоё тэгшилж байгаад гоё тэгшил тавьж байгаа л хайчилж байна. За ингээд бүдүүн утсаар нэгсэн маш амархан оролтыг зааж өглөө. Нэхэд өвөл зүцгээгээрэй. Баяр таа.